Улсын үндэсний байгууллага болоод хэр үнэндийн байгууллагуудаас сувлагч нарыг одоо бас мэрэгжлийн дэвшлүүлэх чадвар хөгжүүл ер нь сувлагч нартаа хөрөнгө оруулалт хийх нь хамгийн одоо чухал хамгийн одоо давуу боломжийг одоо олгодог гэсэн энэ одоо урийн дар бол энэ сувлагчдын арга хэмжээ зохион байгуулж гараад онцлог. За энэ одоо арга хэмжээнд нийт одоо Монгол улсын өнцөг улам бүрээ сувлагчдын төлөөл болсон 2500 орчим сувлагч нар бол оролцож байна. Хамгийн гол нь эрүүл Монгол хүнийг бий болох урдсны сэргийлэхэд энэ нийгмийн эрүүл мэндийн сувлагч туйлын чухал байна. Тэгэхээр манай улсын нийгмийн эрүүл мэндийн сувлагч өнөө хүртэл бэлдэж ирээгүй байна. Нийгмийн эрүүл мэндийн сувлагч гэдэг нь өрг суманд анхан шатанд хүнийхээ эрүүл мэндийг өвдүүлэхгүй байх уу яах уу гэдэг бодлогыг бас хийж хэрэгжүүлж байгаа ийм сувлагч байгаа. Энэ туйлын чухал байна гэдэг зүйлийг ярьлаа. За үүнийг ярихын тулд өнөөдөр манай улсад дутагдaltaй байгаа сувлагчийн дутагдал сүүлийн жилүүд улам бүр нэмэгдээд байгаа. Энэ нь өөрөө эргээд сувлагч мэргэжлийг сонгох хүүхдүүд, залуучууд маань багасч байна. За хоёрдугаар сувлагч мэргэжлэрээ төгсчөөд сувлагчаар ажиллах 50% зөвхөн сувлагчаар ажиллаж байна. Ажиллаж байгаа сувлагч нар жилдээ 1000-аараа гарч ийн. Гэтэл жилдээ 400 сувлагч ажилд орж байна. Тэгэхээр бидний сувлагчийн дутагдал маань жил ирэх тусам нэмэгдээд байна. Энэ дээр бид нар маш сайн зөв зүйтэй цогц бодлогыг богино хугацаанд авч хэрэгжүүлэхгүй бол энэ сувлагчийн дутагдал маань жил ирэх тусам нэмэгдэх хандлага байна. Өнөөдөр бас ерөнхий сайдын илгээмжийг та бүхэн сонссон баг. Үүн дээр бол одоо бид нөгөө Эрдэнэсийн сангийн тухай хууль баталсан. Энэ хуулийн дотор эрүүл мэндийн салбарын ажилчдын ипотекийг төлхөө явуулна гэж оруулж өгч байгаа. Ингэснээрээ одоо сувилгын мэргэжлэр ажиллаж байгаа орон нутагт үл хамааран заавал хот гэхгүй тэнд ажиллаж байгаа сувилагч нар ипотекийн зээлд хамрагдаж тав тухтай орон сууцтай болох ар гэртээ санаа зовхгүй ажиллаа хийх энэ боломж гарч байгаа томоохон шийдэл бас гарч байгаа шүү. Анх одоо Монгол улсад төрийн сойрхол сувилагчийг төр засаг маань үнэлж өгсөндөө үнэхээр их баяртай багтан байна. Энэ шагнал бол ганцхан хүний үр бүтээл биш. Баг хамт олон бас төлөөлөл эмнэлгийн байгууллагт ажиллаж байгаа бүх сувилагч нар эмнэлгийн тусгай мэргэжилтийн төлөөлөл болж анхныхаа төрийн сойрхол хийг авсандаа би маш их бахархаж байна. Сувилагчдынхаа өмнөөс 2023 оны 7 сарын 7 шав маань над руу устдаад хамгийн анх удаа багшаа би төрийн сойрхол хүртгэр боллоо гэсэн. Бидээж багшийн эрдэм шаваараа бол бахарх нь хамгийн одоо чухалсан Монгол улсын одоо нийт сувилагч тусгай мэргэжлүүдээс хамгийн анх удаа төрийн сойрхол хүрцэнд нь маш их баяртай байгаа. Тэгээд өнцөг улам бүрт ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхдүүдэд сувилагчийн өдрийн мэндийг хүргэж амьдралд нь эрүүлийн хамгийн сайн сайхныг бүхнийг шав битэрийн зүгээс хүсэж байна. Баярлалаа. За манай сувилгын одоо салбарт нэгэн гарч байгаа өөрчлөлт маань бол сувилгын эрхлэлтэн дэд захирлын орондоо бол бэлэн болгож ажиллаж байна. За тэгэхээр ер нь олон улсад сувилгын тусламж үйлчилгээ хөгжүүлье. За эрүүл мэндийн гол салбар болсон энэ сувилагч нараа хөгжүүлье. Манлай зүйлийг ерөөсөө эмнэлгийн дарга сувилагч байх ёстой. Эрүүл мэндийн сайд сувилагч хүн байна. Олон улсад бол сувилагчид парламентын гишүүн сувилагч нар олон байна. Тэгэхээр энэ сувилгаа эрхлсэн орлого захирлаа гэдэг маань энэ сувилгын тусламж үйлчилгээний хөгжилтэд би үнэтэй хувь нэмрийг бол оруулах гэж хараад байгаа. Ер нь бол одоо нэг удаан хугацаанд ингээд эмнэлгээр явж байгаа, удаан хугацаанд асаргаанд орсон, тэгээ өөрийнхөө итгэл найдрыг алдсан хүмүүс илүү их одоо нэг айгуу тийм төрөнгийн ааш цан гаргадаг. Энэ хүмүүсийг одоо яг одоо эдгэрээ гарахтаа зэрэг тэр ааш цангууд нь өөрчлөгдөө ингээд тэрийг одоо ингээд бүр төрөл харилцаад их сайхан зан чанарыг ингээд гаргаад ингээд бидний нөгөө нэг анх үүсгэжсэн биднэртэй харьцуулдаг хандлага нь өөрчлөлттэй гардаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг ер нь бол одоо энэ ажиллах хугацаанд тэр одоо төрөнгийн эмчилүүлэгчийг болохоор төр зүрээл үйл явдлаа л гэж боддог шүү дээ.